Дэлхий дээр 60 орчим төрөл зүйлийн шонхор шувуу байдгаас манай улсад цагаан, эгэл, эдлэг, шилийн, начин, зээрд, амрын, турамгай, хайргуур, шууман зэрэг 10 төрөл зүйл байдаг. Ингэхдээ зөвхөн бүлээн махар хоолдог, өгсөн амьтдын сэг зэмэр хоолдоггүй шонхор шууд байдгаар гадны улсуудын анхаарлыг татдаг. Тэгвэл байгаль орчин аялал жуулчлалын сайд оюун хурлын үед нууц гэрээ нэрийн дор мянган шонхор шувууг хил давуулж улсад 23 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг өнөөдөр Монголын анчтын холбоо сүгэн гаргалаа. Байгалийн нөөц шашны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-1-6 гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориултаар гаргасан ан эмтний төлбөрийг тухайн үеийн авал зүрийн гадаад зах зээлийн үн буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишг үнээр хамгийн сүүлд 2009 оны 4 сарын 15-ны өдөр засгийн газрын тогтоол 111-ээр нэмсэн 2 дугаар заалтанд нь амьдаар нь барих нэг толгой эдлэг шонхор шувууны жишг үнийг $12,000 жишг үн, төлбөрийг $10,800, хураамжийг $9,960 байхаар тогтоосгоо гэдэг. Иннээс яагаад зайлахгүй? Ямар ч маанаггүй энүүгээр л гаргана. Ганцхан эднэр л энэ нууцлсан гэж энэ үгний цаана энийг нууцлаад өөрснөө эсвэл авсан, эсвэл дутуу авч Монгол улсыг хохироосон. Монгол орн хуулиар агнах барих тоог хэмжээг нь тогтоосон амьтныг нууц гэрээ нэрийн дор барьж агнсан зөвшөөрөл олгосон хүмүүст нь хариуцлага тооцох ёстой гэж тэд мэдгдлээ. Байгаль орчныг хамгаалах байгалийн баялагийг ашиглах шийдвэр үйл ажиллагаа ил тод байна гэж заасан. Гэтэл одоо биднээс мэдж байгаа тогтоолын дугаарыг мэдэхгүй, он сарын мэдэхгүй нэг нууц тогтоол гэсэн ийм асуудлыг авилгалтай тэмцэх газраас олж мэдсэн. Ягаад гэхээр нууцлын зэрэгэлтэй байгаа учраас энийг шалгах боломжгүй гэх. За тэгэхээр зэрэг энэ хуулиудыг хэрэгжүүлэх байгууллага маань ил тод байх ёстой гэдэг энэ шаардлагыг зөрчөөд харин далд хаалттай ингэж шийдвэр гаргасан байт юм аа. Түүнчлэн энэхүү хэргийг цагдаагийн байгууллага авилгад тэмцэх газарт мэдэгдсэн чи шалгаж байгаа гэхээс өөр хариу өгөхгүй байсаар өдийг хүрсэн гэж мэдгдлээ. Тиймээс шонхор шувууг хууль бусаар хил гаргаж өгөх хүмүүс гарахыг зөвшөөрсөн хүмүүсэнд хариуцлага тооцоход онцгой анхаарч ажиллана гэлээ.